Өнөөдөр та бүхэнд учир битүүлэг түүх сонирхогч хүмүүрийн сайн мэддэг Мичиганы гурвалжин гэж нэрлэгдэх болсон газрын сонирхолтой түүхүүдийг хүргэх болно. Өмнө манай сувг Беннингтоны гурвалжин, Аляскийн гурвалжин гэх мэт учир битүүлэг нууцлаг түүхүүдээр баялаг газруудын талаар хүргэж, дэлхийн ертөнцид Бермудын гурвалжингаас өөр ийм газар байдаг талаар үзэгч та бүхэнд хүргэхээр зорж ирсэн билээ. Би өөрөө ч өмнө учир битүүлэг түүх сонирхол судлах явцдаа нэг биш удаа Мичиган нууранд болсон ойлгомжгүй нууцлаг түүхүүдтэй учирч байсан бөгөөд хожим нуурын тэр хэсэг газрыг Мичиганы гурвалжин гэж нэрлэдэг нэр томьёо хүртэл байдаг талаар олж мэдсэн ба энэ талаар 2-3 цуврал бичлэг бэлтгэн хүргэхээр боллоо. Өнөөдөр та бүхэнд эхний дугаараар Мичиган нуурын ерөнхий мэдээлэл, гурвалжингийн онцлогийн талаар болон тус нууранд болсоор ирсэн учир битүүлэг үзэгдлүүдийн хамгийн алдартай түүхүүдээс нь төвөрлөн хүргэх юм. Бичлэгээ эхлэхээс өмнө та бүхэнд нэгэн мэдээ дуулгая гэж бодлоо. Манай хариулт үгүй сувгийн 2 жилийн 1-р сард тохиолж байгаа билээ. Энэ жилийн сувгийнхаа төрсөн өдрөөр өнөн жүзэгчтэй ойн баярын бяцхан дурсгалын зүйл өөрийн зүгээс өгөхөр шийдсэн юм. Та бүхэн бичлэгийн доор холбоосыг нь үлдээч гисэн манай Facebook хуудас руу орж хэрхэн энэ бяцхан дурсгалын зүйлийг авч болох талаарх постыг үзээрэй. Ингээд бичлэгээ эхэлцгээе. Мичиганы гурвалжин гэдэг ойлголт нь Хойд Америкийн хамгийн том цэнгэг ус нууруудын нэг Мичиган нууранд орших нуурын хэсэг газар бөгөөд нуурын баруун эргээр орших Мичиган мужийн газар нутагт орших Лүүдингтон хотоос Бентон Харбор болон мөн Висконсин мужийн Манитоба хотуудын хооронд оршдог байна. Нуурын энэ газар нутагт 1600-ад оноос бүртгэгдэж эхэлснээс хойш гэхэд маш олон усан онгоц, даруулт онгоц, загасчдын завь, нисдэг онгоц, хүмүүс гээд ойлгомжгүй, хариулт үгүй байдлаар ор сурггүй болохоос гадна маш олон учир битүүлэг зүйлс болдог. Тэнгэрт нь ч үл мэдэх зүйлс харагдаж, бүртгэгсээр ирсэн газар үлээ. Манай сувгийн өмнө хүргэж байсан агаарт сурггүй болцоосон онгоцнууд гих бичлэгт ахлах дислэгч Монкла жолоодож байгаад нэгэн үл мэдэх нисдэг биетийн хойноос нисээд сурггүй болсон түүх буюу хожимо Кенросын явдал гэж нэрлэгдэх түүхч гэсэн Мичиган нууранд Мичиганы гурвалжин гих газарт болсон алдартай үйл явдал юм. Хэрвээ тэр түүхийг үзэж амжаагүй байгаа бол энэ бичлэгийн дараа үзэхийг зөвлөж байна. Мичиган нуурын The Great Lakes буюу Хойд Америкийн их нууруудын тоонд багтдаг бөгөөд тэдгээр нууруудынхаа дунд эзэл хүнээрээ 2-т, газар нутгийнхаа хэмжээгээр 3-т ордог том нуур юм. Харин энэ нуур нь дэлхийн цэнгэг устай нууруудын дунд томоороо 4-т ордог бөгөөд Мичиган гэдэг нэр нь хүртэл Хойд Америкийн уугуул иргэдийн хэлэнд их ус гэдэг утгатай өгч гэдэг байна. Нуурын талбай хэмжээг 58,000 км² гэдэг бол хамгийн урт хэсэг нь 512 км, харин хамгийн өргөн хэсгээр 200 км үргэлжилдэг юм. Харин Мичиган нуурын хамгийн гүн хэсэг нь 300 м хүрдэг гэжээ. Мичиганы гурвалжинд сурггүй болсон хүмүүсийн ихэнх нь нуурын эрэг хавийн ой моттой газар болон эргийн дагуу явж байсан хүмүүс байдаг байна. Мөн энэ газарт үл мэдэгдэх нисдэг биет тэнгэрт нь харсан гих баримтууд маш их байдгаас гадна үл мэдэгдэх манан будан үүсдэг гэх мэт тайлбарлахад амаргүй үзэгдлүүд маш их бүртгэгддэг гэжээ. Мичиганы гурвалжин нь хамрах газрынхаа хэмжээгээр алдарт Бермудын гурвалжингаас 16 дахин жижиг. Мөн түүнийг бодвол хязгааргүй мэт их устай далаад биш. Нууранд оршдог хэдий ч үл мэдэгдэх учир битүүлэг түүхүүдээр огтхонч дутгааргүй газар юм. Мичиган нууранд хамгийн анх бүртгэгдсэн учир битүүлэг явдал болсон нь 17 дугаар зуунд болсон юм. 1679 оны 8 дугаар сард Мичиган нууранд худалдааны тээвэр хийж байсан Грифон гэх усан онгоц ор сурггүй алга болсноор Мичиган нуурын хариулт үгүй эвгүй түүхүүд эхэлсэн гэж үздэг байна. Орчин үеийн шиг радар, утас сүлжээгүүд тухайн үед усан онгоц алга болно гэдэг тэмч сонин хачин зүйл биш байсан бөгөөд чиглэлээсээ хазааж ямар нэгэн зүйл тохиолдсон онгоцнууд хэдэн сар жилийн дараа гарч ирэх ч хэлбэг байжээ. Гэвч энэ түүх тухайн үеийн жирийн л онгоц алга болсон түүх бас биш байсан юм. Учир нь гэвэл хожим ямар нэгэн байдлаар тухайн хөлгийн осолцсон юм уу алга болсон шалтгааныг тогтоож чаддаг байсан ч энэ удаад нэгдсэн хариулт олоогүй нь энэ явдлыг онцгой тохиолдол болгож байлаа. Зарим нэг нь Грифон онгоцыг гентийн хар салхинд өртөн сүнсэн гэдэг бол зарим таамгаар өрсөлдөх шудалдааны пүүсийн онгоц довтолж сөнөөсөн гэж үздэг юм. Харин 20-р зууны эхээс эхлэн онгоцны багийнхан бослог гаргаж онгоцоо барьцалж сөнөөсөн гэх таамаг гарч байсан ч тэдгээрээс аль нь ч батлагдаагүй бөгөөд тухайн үед ямар ч байсан ор сурггүй босно л үнэн болж байлаа. Өнөө үед ч гэсэн судлаачид Мичиган нууранд Грифон хөлгийн үлдэгдлийг хайдагч олж чадаагүй хэвээрл байгаа нь энэ явдлыг манай жагсаалтанд ороход хүргэсэн юм.
Мэдээж түүхэн явцад нэг биш удаа хүмүүс Грифоныг усан доороос олсон гэж байсан ч аль нь ч баттай нотлогдоогүй мэдээнүүд байдаг байна. Грифоныг хайж байсан олон тооны экспедицүүд гол хайж байсан онгоцоо олдоггүй ч урд өмнө мэдээчгүй байсан өөр онгоцнуудыг санамсаргүй олж тогтоодог гэсэн юм. Тэгэхээр тухайн үед Грифон хөлөгтөө юу ч тохиолдсон байлаа гэсэн. Дараа дараагийн онгоцнуудын сургуу болох эхлэлийг Грифон онгоц тавьжээ. Дараагийн Мичиган нууртай холбоотой алдартай явдал нь 1891 онд болсон юм. Тэр нь Томас Хьюм гэх дарвуулт онгоц байлаа. Тухайн онгоц тун найдвартай бат бөх гэж тооцогдож байсан ба Чикагогоос Маскеган хүртэл модон эдлэл зөөж байсан юм. Томас Хьюм онгоц тухайн үед Рус Симонс гэх адилхан онгоцтой хамт зэрэгцэн шахуу явж байсан бөгөөд тэр онгоц нь тухайн үед хамтдаа алга болоогүй ч Томас Хьюмээс 20 жилийн дараа мөн л Мичиган нууранд сургуу алга болох тавилантай онгоц байжээ. Тэднийг замынхаа талд ч ороогүй байхад алсад шуурга дэгдэж байгаа нь харагдсан тул Рус Симон Чикаго руу буцаж харин Томас Хьюм цаг агарын үзэгдлийн эсрэг явахар шийдсэн юм. Гэвч Томас Хьюм онгоц хүрэх газараа хүрээгүй бөгөөд тэр өдөртөө тэднийг эрен хайж эхэлсэн байна. Харамсалтай нь дараагийн 100 гаруй жилийн эрэл хайгуулын явцад ямар ч үр дүнд хүрээгүй юм. 2010 онд Томас Хьюм онгоцны үлдэгдлийг Мичиган нуурын усан доороос олсон гэж хэсэг хүмүүс зарласан ч энэ одоог болтол яг бүрэн батлагдаагүй мэдээ юм байна. Харин баталгаатай хэлж болохоор ганц зүйл байсан нь Томас Хьюм онгоц Мичиганы гурвалжингийн сүүлчийн хохирогч биш байлаа. 1921 онд Роза Белл гэх Томас Хьюмтэй ижил төстэй дарвуулт онгоц хай арлаас Бентон харбор руу зорчиж явсан ч хөрөх цэгтээ мөн л хүрээгүй юм. Өмнөх явдлуудыг бодвол хожим Роза Беллийг олсон ч асуулт нь хариултаасаа улам их болж ирсэн байна. Учир нь юу вэ гэхээр Роза Белл ямар ч хөлгийн багийнхан хүүгээр эзэнгүй хөвж явсан бөгөөд ямар нэг зүйл мөрөгсөн мэт хажуугаасаа эвдэж сүйдсэн байжээ. Гэвч түүний явсан замд ямар ч өөр онгоц хадан хясаа зэрэг байгаагүй ба яг яагаад ингэж гэмтсэйг нь хинч ойлгоогүй бөгөөд хөлгийн багийнхныг ч хинч ахин хараагүй юм. Роза Беллийн явдлаас 15 жилийн дараа буюу 1937 оны 4-р сарын 28-нд Мак Фарланд гэх онгоц болон түүний ахмад Жорж Донерт тун хачиртай зүйл тохиолдсон байна. Тэгэхэд нуурын зарим хэсэг мөсцсөн байсан ба мөсгүй аюулгүй хэсэгт гарч ирэхийн тулд нэлээд хүчин чармаалт гаргасан ахмад нуурын аюулгүй хэсэгт гарсан даруйда ядарснаасаа болж амархаар өрөө рүүгээ явсан юм. Тэдний онгоц Порт Вашингтон руу явж байсан бөгөөд дөхөн ирэх үедээ өөрийгөө сэрэгэрэ гэд өрөөгөө дотроос нь цоожлон амархаар орсон байна. Мак Фарланд онгоц Вашингтон порт дээр ирэх үед хөлгийн багийнхан ахмадаа сэрэхээр оцсон ч ахмад хаалгаа тайлсангүй. Яаж ч нүдэд нээхгүй байсан тул ахмаддаа санаа зовсон хөлгийн багийнхан хаалгыг нь хүчээр онгойлгон ороход ахмад Жорж Донер өрөөндөө байсангүй. Хамгийн хачирхалтай нь түүнийг өрөөнөөсөө гарахыг нь хинч хараагүй ба өрөөнд дотроосоо цооштой байсан явдал юм. Хөлгийн багийнхаа ахмадаа хөлөг дээрээс сантиметр бүрээр нь хайсан ч юу ч олоогүй бөгөөд тухайн үед ус маш хүйтэн байсан тул түүнийг ус руу өсрөн сэлсэн гэхэд итгэхэд бэрх гэжээ. Одоо хүртэл ахмад Донерын хачирхалтай хэрэг хариулт өггүй хэвээр байгаа юм. Орчин үеийн тоног төхөөрөмжөд хөгжсөн энэ үед нууцлаг зүйлс болох нь байж боломгүй мэт санагддагч. Хариулт өггүй суугийн өнөнч үзэгчд та бүхнийг гадарлаж байгаагаар тэдгээр өндөр хөгжсөн техникүүд ч зарим зүйлст бүрэн дүүрэн хариулт өгч чаддгүй шүү дээ. Өнөө үед радар болон орон зайн баримжаалах бүхэл системийн ачаар эргийн хамгаалтынхан нуурыг бүхэлд нь хяналтандаа байлгадаг гэж үздэгч. Хачирхалтай явдлууд тасрахгүй хэвээр байна. Мөн нэмэт усан онгоцнууд ч дээр өгүүлсэн үеүүдийг бодвол бүх бат болсон нь ойлгомжтой. Гэвч хэдий аюулгүй цаг үед бид оршиж буй мэт боловч хачирхалтай нууцлаг зүйл болох үед төдий чинээгээр айц давтуулж нөхцөл байдал уламд ордож ойлгомжгүй болоод ирдэг байна. Тэртех 100 гаруй жилийн өмнө бол юу ч болсон байж болно. Харин өнөө үед тийм зүйлс болох боломжгүй гэж бид боддог шүү дээ. Орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр зэвсгэлсэн одоо үед мөн л хэдэн зуун жилийн өмнөх шиг зарим тохиолдлуудад ямар ч хариулт өгч чадахгүй үлдэх нь жинхэнэ асуудал үүсгэж эхэлдэг. Одоо хүргэх түүхэн техник технологи харьцангуй хөгжчихсэн үед буюу 1950 онд нисдэг онгоцны Мичиганы гурвалжинд сургаггүй болсон явдал тухайн үедээ маш их шуугиан тарьсан юм. Америкийн Northwest Airlines-ийн 1950 оны 6 дугаар сарын 23-ны Нью-Йоркоос Сиэтл орох 25 техник рейсийн нислэг мөн л Мичиганы гурвалжин хавьд сургаггүй болсон байна. Тэд алга болохоос өмнө диспетчертэй холбогдож цаг агаар онцгүй байгаа тул доошлон нислэх хүсэлт өгч 750 орчим метрийн өндөрлөд доошлжээ.
Өөнийхөө дараа онгоц радараас ор сороггүй алга болсон юм. Үндсэн таамгаар бол онгоц борооны өвлөнд орж удирдлагаа алдан нуурлуу сүнсэн гэж үзжээ. Гэвч онгоцыг олох бүх орлого амжилтанд хүрээгүй бөгөөд усны ёроолоор хайж байсан усанд шумбагчд хэдэн далавчны хэсэг олсон ч онгоцны бие хэсгийг нь огт олж чадаагүй. Тэгэхээр тэр онгоцны их биегч тэр зорчигчдэгч тэр өдий болтол олоогүй ба их биеийг нь олоогүй тул ослын шалтгааныг нь хэлэх боломжгүй хэвээр байгаа гэжээ. Одоо та бүхэнд Мичиганы гурвалжтай холбоотой хүн сургуу болсон хачигтай түүхээс хүргэе. Энэ түүх бол Мичиганы гурвалжинд сургуу болсон хүмүүсийн хамгийн алдартай, хамгийн олон хүнд хүрсэн явдал бөгөөд энэ талаар хэд хэдэн номч бичигдсэн байдаг байна. Өнөөдрийн байдлаар Стивен Кобаки 60 гаруй настай бөгөөд уг үйл явдал болсон 40 хэдэн жилийн өмнөх шиг одоо ч гэсэн идэвхтэй амьдралын хэв маягтай ууланд зугаалдаг, өвлийн ойд цанаар аялдаг нэг юм. Тэр мөн уг явдлын дараа сэтгэл судлалын шинжлэх ухаанд өөрийгөө зориулж өнөөдрийн байдлаар Нью Мехикогийн их сургуульд багшилдаг, мэрэгжлийн сэтгэл зүйч болсон бөгөөд энэ бүгдд нь 1978 онд тохиолдсон уг үйл явдал нөлөөлсөн гэдэг байна. 1978 оны 2 дугаар сарын 18-нд 23 настай Стивен Кобаки Мичиган нуурын мөсөн дээгүүр цанаар зугаалж явхад нь энэ бүхэн болжээ. Тэр нэг өдрийн цанын аялалдаа ганцаараа явсан бөгөөд өргөвчөө үүрэн хөнгөн шингэн явсан байна. Стивен орой болох үед эргэн ирэх төлөвлөгөөтэй байсан ба эгсэн даруйдаа гэрийнхэнтэй уцаар мэдэгдэх байж. Гэсэн ч тэр оройдод түүний ойр дотныхон ямар нэгэн дуудлага Стивенээс хүлээн аваагүй. Гэрийнхэн түүнийг ахин хэд хоног харсан ч ямар нэг сураг ажиг гараагүй тул 78 оны 2 дугаар сарын 21-ний өдөр аврах алба нутгийн цагдаагийн хэлц зэрэгт мэдэгдсэн байна. Стивенийг нуурын ойр орчмоор эрен хайж байсан хүмүүс түүний цан болон өргөвчийг хэдэн хоногийн дараа олсон ч Стивенийг өөрийг нь олоогүй тул тухайн газрын ойролцоо агаараар болон газраар эрен хайх ажиллагааг эрчимжүүлсэн юм. Тухайн үед цас ихтэй байсан тул Стивений мөрийг олж мөшөхөд хялбар байсан гэсэн ч 2 км гаруй үргэлжсэн мөр нь нуурын мөсөн дээр гинэт алга болсон байна. Мөс гинэт огцон цөмрөн Стивен нуур руу орсон байх гэж үзэхээс өөр аргагүй болсон ч ямар нэг мөс хагарч цөмөрсөн ул мөр байгаагүй гэжээ. Стивений цасан дээр гарсан мөрөөр үзэх юм бол тэр нэг бол мөс рүү цөмөрсөн, нэг бол агаарт ниснээс өөр замгүй байсан гэжээ. Мэдээж тэр агаарт нисэх боломжгүй учраас Стивенийг цөмөрсөн гэж итгэхээс өөр арга байгаагүй. Түүнийг нуурын мөсөнд цөмрөн нас орсон гэж үзсэн байна. Тэгэхээр энэ хийдийг хачирхалтай ч гэсэн Стивен өөрийн цан болон өөргөвчөө яагаад ч юм хаяад 2 км орчим алхаж байгаад алга болсон болж таарсан юм. Стивенийг тухайн өдөр нас барсан гэж үзэн оршуулаад ч амжсан бөгөөд энэ явдлаас хойш 15 сарын дараа буюу 1979 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гэв гинэт эцэг ихийнхээ гэрийн үүдэн дээр баг зэргийн ухаан санаа нь баларцсанаас өөр эрүүл мэндийн асуудалгүй бүрэн бүтэн Стивен Кобаки гарч ирсэн байна. Тэр олдох үедээ яг юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа хүн шиг сэтгэл төрүүлж байсан гэсэн юм. Стивен хэд хоногоос ярьж эхэлсэн бөгөөд тэр энэ жил гарны хугацаанд өөрийгөө хаана юу хийж байсан зэрэг огт санахгүй байгаа гэсэн байна. Түүний ой тоонд энэ талаар ямар ч дурсамж байхгүй байсан гэсэн бөгөөд тэр эхэндээ өөрийгөө жил гарan алга болсон гэдэгтээ ч итгэхгүй байсан гэжээ. Стивний өөрийн санаж буй зүйлс гэвэл нуурын мөсөн дээр ганцаар явж байснаас санаж байсан. Харин үүний дараа хамгийн эхэлж сансан зүйл нь аль хэдийн зүлэг ногоогоор хожигдсан толгод дээр сэрсэн гэсэн юм. Стивний энэ сэрсэн газар нь ээж аавынх нь гэрээс 40 орчим майл зайтай Массачусетс мужийн Питтсфилд гэх газар бөгөөд энэ түүний алга болсон Мичиган нуурнаас 700 гаруй майл буюу 1100 гаруй километр газарт гисэн үг ажээ. Түүний олддог өдөр нь хагасан өдрийн орой байсан гэсэн бөгөөд тэр хэн нэгний хувцсыг өмссөн байсан. Мөн түүний дэргэд жижиг цүнх байсан байна. Цүнхэн дотор нь газрын зураг байсан ч Стивен яг ямар газрыг харуулж буй газрын зураг гэдгийг нь ойлгоогүй гэсэн ба. Мөн 40 орчим доллар байсан юм. Тэр олдсныхоо дараа маш их хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд нэгэн ярилцлагатаа өөрийгөө зөндөө гүүж байсан мэт санагдаж байгаа. Мөн олдох үедээ Висконсинд болдог марафоны богино цамц өмссөн байсан гэжээ. Стивений ой санамж алга болохоос өмнөх бүх зүйлээ тэр санаж байсан ч алга болсны дараагийн хугацааных нь юуг санахгүй байгаа нь олон сэтгэл судлаачдын сонирхлыг татаж байснаас гадна тэр энэ зүйлээ судлахаар өөрөө сэтгэл судлалын талаар сонирхож эхэлсэн байна. Энэ бүх түүх нь хүмүүст мэдээж их хачирхалтай байсан бөгөөд цагдаа нар түүнийг сайн дураараа алга болж энэ бүгдийг зохион байгуулсан байж магадгүй гэж үзэн шалгаж эхэлсэн ч
Өөнийг нь батлах ямар нэгэн зүйл олоогүй байна. Хожим Стивен ч энэ талаараа хүмүүст яриахаа болж хүмүүсийг мартагнуулахыг хүсэж байсан гэсэн бөгөөд өөртөө нь холбогдох гэсэн сэтгүүчдэд энэ талаараа яриа өгөхөө болсон юм. Хэдийгээр энэ төв орчин үед массыг хамарсан алдартай болоогүй ч интернет орчинд үл мэдэгдэх үзэгдэл сонирхдог хүмүүсийн дунд ихээхэн алдартай төв хэвээр байна. Стивен 17 онд өөрийн ажлын үр дүн болсон мета математикийн үндэс гэх ном гаргасан бөгөөд түүндээ ч орчлон ертөнцийн үүсэл гарлыг математик аргачлаар судалсан нарийн судалгааны үр дүнгуудээ хэвлүүлжээ. Эдгээр ажлуудад нь зэрэгэлдээ ертөнц гэх мэт ойлголтууд ч гардаг нь хачирхалтай. Үүнээс гадна тэр өөрийн хамтрагч Дилан Джеймс Quarles-ийн хамтаар Стивен Кубакигийн квант намтар гэж орчуулагдаж болох номыг хэвлүүлсэн ба. Тэр номонд 1978 оны үйл явдлуудын талаар өгүүлж ямар нэгэн тайлбар хийхийг оролдсон гэсэн юм. Тэгэхээр Стивен Кубакигийн түүх ямар ч байлаа гэсэн маш олон бодит баримтууд тайлбаргүй. Тайлбарлахад хүндрэлтэй хэвээр өдийг хүрснийг дурдах хэрэгтэй. Зарим хүмүүс мэдээж түүнийг өөрөө энэ бүгдийг зохион байгуулж, уурамчаар алга болсон. Энэ бүгдийг сэдсэн гэж үздэгч. Тэр хэрхэн мөрөө өлдөлгүй алга болсон. Хэрхэн 15 сарын турш мөнгө төгрөггүй хинт ч олдохгүй нууцаар оршин тогтнож байсан. Мөн хамгийн гол нь ямар зоригтой үүнийг хийсэн байж болох вэ гэх зэрэг эрх зүйлүүд байдаг юм. Өөр нэг үнцэг байдаг нь тэр ой санамжаа алдаж ямар нэгэн байдлаар сэтгцэн эмгэгт өртсөн гэж үздэгч. Энэ таамаглалт ч гэсэн сул талууд байгаа. Жишээ нь тэр цанаар явж байгаад унаж бэртэд ой санамжаа алдаад 15 сар болсон бол яагаад алга болсон хугацаанд зүйлээ бас санахгүй байгаа вэ гэх мэтчлэн зүйлс байдаг юм. Мөн энэ бүгд дээр нэмээд түүний алга болсон газар нь үл тайлагдах зүйлс болдгоор алдартай Мичиган нууранд болсон гэдэг баримт нь энэ явдалд учир битүүлэг тайлбар нэмэгдэхэд ч хүргэдэг байна. Жишээ нь тэр цаг хугацаа орон зайгаар аялж өөр параллел ертөнцид 15 сарыг өнгөрөөгд эргэн ирсэн. Эсвэл Мичиган нууранд ихээр үзэгддэг үл мэдэгдэх нисдэг бит зэрэг зүйлс түүнийг авч яваад тодорхой туршилт судалгааны дараа эргүүлэн авчирсан гэх мэт сонирхолтой таамаглалууд ч олон бий. Энд хүрээд Мичиганы гурвалжин гэх газрын талаар эхний бичлэгийг төгсгөж байна. Яг дарааллуулаад биш ч гэсэн удахгүй хоёр дахь хэсгээр эргэн уулзалдах болно. Харин та бүхэн энэ газрын талаар болон Стивен Кубакигийн сонирхолтой түүхийн талаар санал сэтгэлээ бусдаагаа хуваалцаарай. Удахгүй уулзцгаая. Баяртай.